галзуу сери суугтан тавтай морил. Заванахан хэдүүлээ маш богино хугацаанд 100 мянгуула боллоо гэж. Яа. За 100 мянган босхийг тавсандаа одоо хэдэн бороонд нь их баяртай байна. Тэгээд энэ бүхэн одоо та нарын маань л одоо сабадарж лайкад арсны одоо ач тус шүү дээ гэж. Тэгэхээр та нартай бас баяр хүргэе. За тэгээд одоо маань хэдэн 100к зориулсан special гэсэн юм бол одоо нэг бодож төлөвлөөгүй байсан. Тэгсэн чинь энэ галзуу цувралын маань part 2-ын тайлбар одоо бараг 100к-гийн special болоод орж таарч байна гэж. Тэгэхээр та нар маань тэгэж бодоод 100к-гийн special гээд хүлээж аваарай. За тэгээд ямар цуврал нь ойлгомжтой. Ганнибал season 2. За энэ галзуу цувралаа хэдүүлээ үргэлжлүүлнэ. Үйл явдалч одоо тэгээд нэлээд эвгүй дээрээ дууссан. Дахиад одоо цаашаа бас эвгүй юм чи их болох байх та гэж. За тэгээд одоо нэмээд олон тав юм ярьж одоо та нарынхаа залхаагаад юу хүү шууд одоо кино тайлбараа эхлүүлцгээе. Нэрээ шууд гэснээс нийгэм та нартай хэлэх юм байна штэ. Энэ галзуу цувралыг буюу 100к-гийн special энэ дугаарыг маань хамтрагчаар Хунжи брендинг жинхэнэ борцолсон махтай жигнэмэг болон ориг шоколадны галзуу амтыг мэдрүүлэх Bianca бэлэг шоколад хамтран ажиллаж байна. За тэгээд та нар маань сабадараагүй саба адарцсан бол лайк дарахтал болоо явчих байгаа юм. Бас галзуу сери суугийг мэдэхгүй хэн нэгэндээ шеэрлэж болох юм. Ингээд энэ галзуу цувралан хэдүүлээ үргэлжлүүлцгээе. За жин дэлгүүрийн гадаах тулаан эд өрнж жугаагаар цуврал үргэлжилнэ. Садамо машиныхын хажууд байсан цагдаагийн хүзүүнд хутаг зоож зүйл дуусгаад цааш хөдлөхийг Юсуке бууныхаа дурангаар анхааралтай ажиглана. Садамогийн залуус дэлгүүр рүү зогсоозаагүй буудаж байснаа хаалтыг нь цоолоод нэгээрээ үсрээд орлоо. Тэгсэн дайго бууга шалгатал гар буунд нь ганцхан сум байна. Алдаж буудах хэрэггүйгээ мэдсэн тэр гарч ширээд тэдэн лөө буудсан ч онсонгүй. Тиймээс шууд дайрч ороод ухаан алдатлан цохиж бууг нь булаагаад гаднаас орж ирэх гэж байсан Готовгийнхандоо буудалцсан. Энэ үед дэлгүүрийн өөр хэсгүүдээр нэвтрхийг оролцсон Готовгийн залуустай цагдаа нар тулж дэлгүүр дотор ширүүн тулаан өрнөн. Буудалцаан дундуур Канако хүүгээ аваад зогтох гэж байхад нэг залуу тэрнийг яг буудах гэж байгааг харсан дайго угс хийж гарбуу аваад толгойд нь сум зоосон ч тэр мөчөд өмнө нь Маширо охины хажууд нэг нөхрийн толгойг зад буудаж байснаас санаад хэсэг зур шоконд орлоо. Энэ үеэр Готовгийнхан дайрч ороод дотор байсан цагдаа нарыг алж эхэлсэн бол цагдаагийн дарагч Канаког аваад гадагш гарч байхдаа Готовгийн нэг залуутай таарад гээдсэндээ буудуулаад унлаа. Задагсан дайго ухаан орно. Эднэр ингэж галзуурч байгаа бол би ч бас галзуураад үгүй л дөө. Тэгээд аяга урдаа байсан нэг нөхрийн тархийг зад буудаад дэлгүүрт орж ирсэн нөхдүүд рүү улаан галзуу юм л дайран орно. Тулааны талбарт ганцаараа үлдсэн дайгог сууж байтал нэг цагдаагийн машин ирчээрээ ирээд мань хүнийг мөргөх гэж оролдоод зогссонд дотроос нь Садамо гарч ирлээ. Тэгээд ангийн хутаг гаргаж ирээд тэрэн лүү дайрсанд дайгож хутгийг нь булааж аваад ухаан алдатал нь балбана. Тэгээд хэсэг амсгаагаа дараа сууж байтал Садамоч босч ирээд хутгаа аваад дайгаа руу дахиад дайрлаа. Дайго нөхрийг дөнгөж ухаан алдуулаад байж байтал Канако хүүхэд хоёрыг барьцаалсан залуу тэрэн лөө буудаж хурдан гарч ирэхийг шаарддаг. Дайгоч бушуухан цагдаагийн машин руу ороод гар буу авч мань гар руу буудахаар бэлтгэнэ. Тэгсэн тэднийг бууныхаа дурангаар харж байсан Юсуке буута залууг буудах уу, Дайгог буудах уу гэж сонгож ядан тэнэгэлзэж байлаа.
Тэгээд шийдвэрээ гаргаж Готогийн залуусыг нэг нэгээр нь шархтуулаад унгаж эхэлнэ. Ойгоос Юсукыг будаж байгааг ойлгосон Садамууч дөнгөж өндийсэн даруйда бушуухан босоод хар хурдаараа ойруу гүйсэн бол Дайго жамжиж гарч ирээд шархтаа дайснуудаа буундаа хүрэхээс өмнө зогсоож чадлаа. Харин нөгөө талд Кейсуке Сүмирийг дагуулад нэг байшин тавьчирч байна. Тэгээд тэнд нуугдчихсэн Готогийн хүүхэд хөгшчүүдийн дунд тэрнийг суулгалаа. Жирэмсийма та бүхэн ойлгож тусалж дэмжиж өгөөрэй. Тэгэлгүй яах вэ? Харин та хэд минь юу болж байна? Тэднийг ялж чадсан уу? Кейсуке хариу хэлсэнгүй. Сүмирийг үлдээгээд явсанд цаадуулан тэрнийг дологшруулад хаалга хаадаг. Гадна талд Готогийн залуус цагдаа нарын цогцсыг том жалганд овоолоод шатаахаар бэлдэж байна. Тэд бүгд барбекю гэж хашгиралдана. Өөр нэг өрөөнд тэд өөрийн овгийн шархтай хүмүүсийг эмчилж байлаа. Готогийнхноос ч цөөнгүүхэн амиалджээ. Амиалдсан хүмүүсийн эхнэр хүүхдүүд уйлан гашуудаж байгаа харагдана. Миний дүү битгий уйлаа. Чи харин ч бахархах ёстой. Бид бүрч олон цагдаа алсан. Готогийн удам тасраагүй цагт бид хизээч ялагдахгүй. Тийм биз дээ, Кейсуке. Тэгсэн Кейсуке хариу дуурсангүй. Дэше олгойдох хариутайг бодлогошронгүй харж зогссон. Харин нөгөө талд эмнэлэг болон цагдаагийн нэмэлт хүчжийн дэлгүүр дээр ирж амиалдсан болон шархтай хүмүүсийг зөөж Готогийнхнийг баривчлана. Аз болоход сум нэвтэрдэггүй хантаацтай байсан цагдаагийн дарга амьд үлджээ. Бид нар Готогийнхнийг гэрлөө явуулсан хүмүүстэйгээ холбоо барьж чадахгүй байна. Тэднийг бүгдийг зүйл дуусгасан байх вэ гэж айж байна. Арай үгүй хэлгүй дээ. Чи эднийг энгийн хүмүүс гэж бодож байна уу? Тийм биш ээ. Энэ үеэр Юсуке гараа өргөсөөр тэдэн дээр ирлээ. Тэгээд Готогийнхнийг буудаж шархтуулаад Дайгод тусалсан гэдгээ хэлсэнд Дайго тэрэнд талархал илэрхийлдэг. Харамсах хэрэггүй. Чи тэдний амийг аварсан. Би чамайг баривчлахгүй. Тэгсэн Юсуке гараа буулгаад ойртож ирсэнд Канокоч хүүгээ аваад цагдаагийн машинд суугаад явлаа. Энэ үеэр Ивао хүн шархтсан Канемаро офицерыг газар доорх хөрөөндөө авчраад яргалж хүүхдүүдийн байгаа газрыг хэн дэрэнд хэлсэн болохыг байцааж байлаа. Гэвч шархтаа Канемаро офицер нэг ч үг хэлэхгүй байна. Та нар өөрсдийгөө 70 жилийн өмнө болсон явдлыг давтж гин гэж бодож байна уу? Том эндүрч байна да. Тэгсэн уралсан Ивао тэрнийг таазнаас доош нь харуулж өлгөхдөө халааснаас нь хуучны нэг нээгддэг цаг олсонд дотор нь нэг хуучны зураг байлаа. Энэ яхаараа чамд байж идэх. Чи гайхаж байгаагүй юу? Готогийн хамгийн бага охин Гин Гото яхаараа танаа овгийн толгойлогч болчихсон гэдгийг ах нь нас уртсан болохоор тэр. Тэгсэн Канемаруг галзуу юм шиг л инээхэд Ивао гайхна. Чи ингэхэд юу хий юм бэ? Би бол Гин Готогийн ах, Кинжи Готогийн ач хүү. Би бол Гин Гото шиг дүр эсгэгч толгойлогч биш. Харин Готогийн хууль ёсны толгойлогчийн удам байна. Би энэ Готогийн тэргүүн байх ёстой байсан. Чи юу ярьж байгаагаа ойлгож гин үү? Гин Гото бол өнөөдөр та нарын дунд амьдарч байгаа тэр хүн би болсон шалтгаан. Тэгсэн Ивао чихийг нь огтлоод амруун чихнэ. Аматад би аматадахгүй. Харин ч мэддэг бүхнээ ярина. Энэ үеэр гадаа байсан Макото Жин дэлгүүрт байсан хэдрүүгээ холбоо барьж юу болж байгааг лавлаа. Намайг сонсож гин үү? Наан ч нөгөө манай хүмүүс сургуу болчлоо. Тэдэнд юу тохиолдсныг хэлээд ихтэй. Юу тохиолдсныг өөрөө ирээ харахгүй юу? Танаа хүмүүсийг би энд барьцаалсан. Энэ бүхнийг одоо дуусгуул яасан. Энгийн тулалдах ямар хэрэгтэй юм? Зүгээр ирээд бууж өгөө. Чи өөрөө ирээд бууж өг. Чиний эхнэр охин хоёр чинь бидний гарт байгаа шүү. Тэгэд барьцаанд байгаа Юки Маширо хоёрын дууг сонсгосонд Дайгоч хажуудаас сууж байсан Юсукыг заамдаж аваад чирлээ. Тэгээд машиндаа суулгана. Эхнэр охиныг чинь чамд исэн мэд үгүй. Чи манай залуусыг суулал. Хуцалгүй миний эхнэр охин хоёрыг зүгээр байгаа гэдгийг батлаадах. Үгүй бол би энэ дүүгийн чинь тархийг яг одоо энд зад буудлаа шүү. Али, надтай яриулаадах. Хурдан ирж биднийг аваарай. Уучлаарай. Та хоёроо энэ зүйлтэй хутгачлаа. Охин хамтайгаа үсттэй. Хэрвээ наад болчихно. Та хоёрт хор хүргэх юм бол би нэгийг ч үлдээхгүй бүгдийг ална. Ойлгосноо? Хөөе. Чи бити давраад бай.
Манайхнаас нэг л хүн өгөх юм бол чи тамийн зовлон амсан шүү. Олон юм чалж хэрэггүй. Би ихнэр охин хоёроо энэ дүүгээр чинь сольж авна. Тэгэд айгуу шууд машинаа асаагаад Готовгийнхны гэрлүү давхилаа. За sorry. Буруу та нартай Келсны галзуу амттай реклам алгадах юм. Тэгэхээр буруу энэ галзуу киног махтай жигнэмэ гэдэнгээ үзлээ гэж. Наа чи юу гэдэм бэ гэж юу? Энэ бол махтай жимстэй шоколадтай сиртэй гэх мэт олон төрлүүдтэй хамгийн гол нь заяа. Зүгээр нэг мах хамт оруулагчтай биш. Та нарын мэддэг хөөе бодож байгаа шиг зүгээр нэг гадуур байдаг мах хамт оруулагч биш заяа. Бүр яг жинхэнэ борцолсон махтай галзуу юу. Дахиад хэлээ заяа. Яг жинхэнэ борцолсон махтай хөөе. Бороо ингээд итгээгүү л дээ. Тэгээ яг идээд үзсэн чинь бүр яг тийм юм байна. За тэгээд транс тосгүй эрүүл бүтээгдэхүүн хүн гэж байгаа. За тэгээд үхрийн махтай, бэйкэнтэй, загасны махтай гэдэг нэр галзуу сонголттой юм байна. За тэгээд та нар маань одоо энэ чинь аялал зугаалгын цаг эхэлж байна те. Ингээд одоо халбагийн юмны одоо даруулганд те юу авах вэ гэж бүрс эргэлзээд ах юм байхгүй заяа. Шууд Хүнжи брендинг энэ махтай жигнэмэг. Тэгээл болоо зүгээр. Заяа. За тэгээд хаанаас авах юм бэ гэж юу? GS25 болон жижиглэн дэлгүүр зах богны төвүүдээр худалдаалж байгаа юм байна. За анхаарлаа хандуулсанд баярлалаа. Кино тайлбараа хэдүүлээ үргэлжлүүлцгээе. Энэ бүхнийг Гото өгснээр эхэлсэн. Гэхдээ би бүх Готогийнхнийг алж дуусгахаас нааш дуусахгүй юм байна л да. Готогийнхны гэрлүү явж байхдаа Дайго Кейсүкэтэй холбогдож хаана уулзаж барьцааны хүмүүсээ сольж авахаа тохирдог. За тэгсэн дотор Ивао Канемару офицертой ярилцаж байна. Чиний хэлсэн бүхэн чинь үнэн юм уу? Бүгд үнэ. Чи одоо гарч энэ үннийг бусдад хэл. Эстигвэс. Готовг мөхн. Данч би энийг хэлж чадахгүй нэ. Бид өөхтөөхөө сайн мэднэ. Та нарын тархийг угаацсан байна. Тэгвэл та нар бүгд өөхөх болж дээ. Тэгсэн Ивао уурандаа хүзүүг нь хуг мушгаад зөвл дуусглаа. Харин гадаа нь Макото Кейсүкэ хоёр цаашид яхаа зөвлөлдөж байлаа. Чи тэгээд яа гэж бодож байна? Би хэнийгч бити үхээсэ гэж бодож байна. Би тийм гинэн бай. Готовгийн төлөө олон хүн амнасаа золиосолж ирсэн. Тэр золиосон дээр Готовг оршин тогтнодог. Наад хоёроо машинд суулга. Та нар биднийг хааш наваач гэж байгаа. Харамсалтай байна. Тэр хүн байгаагүй бол бид өдөр ив найрамдалтай амьдарч байх байлаа. Хинч өөхөх шаардлагагүй байх байлаа. Тэгсэн Рю бууга аваад Кейсүкэ рүү чиглүүлсэнд бусд нь тэрнийг арай хэм болуулдаг. Энэ үеэр Ивао ирээд Канемаруг байцаасан ч юу ч хэлүүл чадлагүй өхүүлсэн гэдгээ хэлээд бидэнд байгаа ганц сэжүр энэ л байна. Гэд сансрын холбоо харуулна. Хэн гэдэг нь тодорхойгүйч урвагч байгаа гэдэг нь тодорхой. Юу гэмээр вэ Кейсүкэ? Чи өөрийгөө гэмгүү гэдгийг нотолж чадах уу? Хоорондоо тэмцээд юунд ч хүрэхгүй. Бидний дунд хэн нэгэн яс хаях гэж оролдоод байна. Гэхдээ Кейсүкэ чи юу хийх ёстойгоо мэдж байгаа үстэй. Тэгээд тэрний хутгаа өгсөнд Кейсүкэ хутгийг дуртай дургүй авлаа. Энийг гарсан Макото Маширог булааж авсанд Кейсүкэ ч хутгаа барьсаар Юки рүү ойртно. Тэгсэн Маширо охин Макотогийн гараас мултраад ээжийнхээ өмнө зогссонд Кейсүкэ яаж чадахгүй зогсдог. Тэгээд тэжээвэр амьтдын торны үүдэнд Гин Гото эмээтэйгээ ярилцаж байснаа санана. Тэр үед Гин Гото тэрэнд "Тэд бол хүн биш, тэжээвэр амьтан" гэж хэлж байж. Тэгээд Кейсүкэ хутгаа барьсаар тэдэн лөө ойртож очихдоо зэрэгцээд нөгөө сансрын холбоо дугуурлаа. Ивао утсыг аваад сонсч байснаа эргээд хартал тосгоны дарга Киёши утсаа бариад хажууд нь зогсож байлаа. Чи урвагч байсан байх нэ? Тийм ээ. Би Канотой холбогдож хүүхдүүдийн байсан газрыг хэлсэн. Кейсүкэ биш. Би бүгдийг зохицуулсан. Яагаад гэвэл би энэ гэр бүлийг үдсэн яддаг. Тэгвэл чи үхэх болж дээ. Тэгсэн Кейсүкэ хутгаа барьсаар Киёши рүү очлоо. Энэ үеэр Кейсүкэ олон жилийн өмнө аавыгаа тосгоны дарга болсон эхний өдрөө өөртөө нуулзаж тосгонд өөрчлөх зүйл их байгаа гэдгийг хэлээд гэхдээ эцсийн дунд бүхнийг өөрчилж чадах хүн нь чи шүү гэж хэлж байсныг саналаа. Тэгэд Кейсүкэ Киёшигийн цээж рүү хутгаараа хатгсан ч зоож чадахгүй эргэлзэж эхлэхэд Киёши хутгийг өөрлөгөө зоож амьсгал хураана. Та яагаад цогтаагаагүй хүрээд ирсэн юм бэ? Ингээд Кейсүкэ хутгаа Иваод өгчхөд тэндээс явна. Тэгээд тэндээс холдож ганцаараа зогсоод багтаа аав ээжтэйгээ жаргалтай байсан мөчүүдээ дурсаж саналаа. Кейсүкэг тосгоны захад тамхилаа сууж итэл Ивао ирнэ. Чамайг сул дорой юм шиг битгий харагдаасаа л гэж утсан.
Би бол үндсэндээ гэр бүлийн хамгаалагч. Би чиний төлөө амиа өгөх болно. Тэгээд чамд ямар санагддгүү? Хүн бүрд өөрийн гэсэн үүрэг бий. Би энэ амьдралдаа энэ үүргээс сэтгэл хангалуун биелүүлэх болно. Бүх асуудлыг даах болохоор чи зүгээр л өдөрдөгчийн үүргээл сайн биелүүл. За тэгсэн хотод Айгото нэг жижиг дэлгүүрээс хүн саваад гарах гэж байхдаа нэг учир битүүлэг хүнтэй таарлаа. Тэгсэн өнөөх нь тэрнийг дагаад эхэлсэн учраас гүйсээр гэртээ ирлээ. Тэгсэн чинь нөгөө хүн гэрийнх нь гадаа ирээд гартаа сүх барьсаар гэрлүүн ойртоод ирлээ. Готоугийн хүн байсан. Кейсүкэд ямар нэг зүйл тохиолдсон болтой. За тэгсэн нөгөө хүн гэрлүүн дайрч орж ирээд сүхээ далайж цаавчаад эхэлнэ. Дайго Юсукэг хажуудаа суулгаад Кейсүкэтэй уулзахаар товлсон газар руугаа явж байна. Тэгээд явсаар нэг орхигдож балгас болсон газарт ирээд Юсукэг урдаа оруулж буу тулгаад цааш явлаа. Тэдний ирэхэд Кейсүкэ болоо тэрний залуус эхнэр охиныг нь аваад ирж гисэн хүлээж байдаг. Готоугийнхантай үүсгэсэн асуудлыг ч н одоо энд шийдэе. Угаасаа би энд бүгдийг дуусгахаар ирсэн. Төрс солигдоход өмнө нь Дайготой уулзаж байсан сэтгүүлч Утаад машинтайгаа ирээд нэг газарт ирж байгаа харагдана. Тэр газар нь Киосүкэ, Айгото хоёрын гэр байлаа. Сэтгүүлч тэдэн лөө залгасан ч нөгөөдөл нь утсаа авдаг. Тэгээд гэрт нь ортол гэр нь бүхэлдээ хөглөрцөн, гартаа сүхэрсэн нэг хүн зогсож байлаа. Гэтэл тэр хүн Айгото Киосүкэ хоёрыг олоогүй байж таарна. Тэгээд тэр сэтгүүлчийг барьж аваад тэднийг хаанаагаа хэлж өгөхийг шаардаж сүхээрээ далайлгаад сүрдүүлтэл ханан дэх нууц хаалгаа нээж Киосүкэ хоёр гараад ирлээ. Нөгөө хүн сүхэ бариад ойртоод иртэл Киосүкэ гартаа барьсан шилдэг хүчлээрээ нүрийг нь цогсонд шил хагараад тэр хүний нүр бүхэлдээ түлэгдээтгэн. Нөгөөх нь хэсэг тээжилж угаад босоод ирсэнд сэтгүүлч толгойр нь цохиж ухаан алдуулдаг. Харин Дайго Кейсүкэ хоёр барьцааны хүмүүсээс солилцож байна. 3 тоолоод барьцааны хүмүүсээс солилцъя. 1, 2 байж би нэг юм асуугаадээ. Юсукэ, чи яагаад энэ цагдаад баригдсан? Чи гэр бүлээсээ урвсан юм шүү. Үгүй, би урваагүй. Харин ч гэр бүлдээ хамгийн сайн гэж бодсон зүйлээ л хийсэн. Би хэнийг ч өхүүлмээргүй. Учир нь энэ бүхэн бүгд буруу байна. Та нарын хийж байгаа бүхэн буруу. Тэр гэмгүй хүүхдүүд ч тижээвэр амтан биш. Наад хоёр ч тижээвэр амтан биш, зүгээр л хүмүүс. Аха, ухаараач дээ. Энэ бүхнийг хамтдаа дуусгая л да. Амаатад харин чи өөрөө буруу ярьж байна. Чи бидэнд хүүхдүүдийн байгаа газрыг хэлж өгсөн биз дээ Кейсүкэ. Худлаа. Кейсүкэгийн аав нь урвсан байсан. Тийм учраас Кейсүкэ тэрнийг зүйл дуусгасан. Үгүй хэлгүй дээ. Аха, үгүй гэж хэлээч дээ. Тийм ээ. Би аавыг алсан. Тэгвэл одоо гэр бүлээсээ урвсан дүүгээ алж чадах уу Кейсүкэ? Тэр одоо хамаагүй. Нэгэнт Юсукэ бидэнд хэрэггүй болсон учраас энэ тижээврүүдийг энд нь зүйл дуусгач. Тэгэд Макато гохоод арахад Кейсүкэ амжиж бууг нь холдууллаа. Чи энэ тижээврүүдийг гэр бүлээсээ илүүд үзэж байгаа юм уу? За яах вэ? Чиний удам үлдсэн учраас бид нар хүүхдийг чинь жинхэнэ Готоугийн хүн болгож үсгэнэ. Харин чамайг энд дуусгач. Гэвч Кейсүкэг хамгаалах тангарахтай Ивао Макатог барьж аваад тархийг нь хагартал хананд хэд савлаа. Тэгсэн Дайго тэнд байсан хүмүүсийг буудаж унагсанд шаргацсан Иваоч Дайга руу дайраад орно. Тэгээд тэрнийг багалзуурдаж алахын даваан дээр Дайго нөгөө гарлууга бууга шилжүүлж Иваог буудаад унгана. Тэгээд Кейсүкэ Дайго хоёр л бэбидээ бууга тулгасаар үлднэ. Чи яг юу хүсэж байгаа юм? Мэдгүй. Цаашид явах ёстойгоо өөрөө ч мэдхэ болчиход байна. За тэгсэн дээрэс нь тэр хүн үсрээд ороод ирлээ. Тэгээд Дайго руу дарих гэснээ цаана байсан Маширог хараад шууд тэрэн лүү алхана. Дайго зогсоох гэж оролдсон ч тэр хүн тэрний цээжин дээр ганц дарсанд амьсгал нь боогдоод хөдөлж чадахгүй болно. Тэгээд тэр хүн ханны ард ногдож байсан Маширо Юки хоёр дээр ирж Маширог булаагаад авсанд Юкич балиулах гэж гарч идэнгээрээ балбана. Тэгсэн тэр хүн Юки руу хараад ээж гэсэнд Юки гацлаа. Энэ үед Дайго араас нь буудсанд тэр хүн Маширог тэврээд гүүгээд явна. Дайго жарахын босоод хойноос нь алхсан ч хэсэг алхаад л толгой нэргээд ухаан алдаад унчна. Кейсүкэ Дайго дээр очиход гин Гото эмээгийнхэн сүнс тэрнийг Дайгог алахыг шаардаж байх шиг тэрэнд санагдаж эхэлнэ. Харин нөгөө талд Киосүкэ сэтгүүлч Утаадатай Готоугийнхны илгээсэн хүнийг хүлээд сууж байлаа.
Тэгээд утаадаа сэтгүүлч Кёсукыг үлдээгээд Айготог машиндаас суулгаад тэндээс явна. Явах замдаа Готовгийнхэн тэр хүнийг амилсан бурхан гэж үздгийг судалж мэдсэн гэдгээ утаадаг хэлэхэд Айгото харин тис өөр зүйлийг хэллээ. Тэр хүн бурхан биш ээ. Эсвэргээрээ тэр бол хүүхэд. Биеийн том болсон ч дотоод ертөнцийн нь хүүхдэл гэсэн үг. Готовгийн залуусыг ирэхэд Кейсуке, Юсуке хоёр байхгүй. Дайгогийн гэр бүлийнхэн бас байхгүй байсанд тэд гайхлаа. За тэгсэн Садамо ирээд Юсуке тэднээс урвсан гэдгийг хэлж, Кейсукег ч бас урвсан гэдэгт итгэлтэй байгаагаа хэлнэ. Тэгээд тэд цаашид яахаа ярилцчихдээ үхлийн шарх авсан Ивао гэнт ухаан орсонд бусд нь гайхацгаана. Хөөх, ийм болчихсон байж үхээгүй юм шүү. Энэ үеэр тосгоны иргэд оройны ариун ёслолдоо бэлтгэсээр байна. Кейсуке Дайго Юки хоёрыг Камияма тахилчин гэрт нууцаар авчирсан байжээ. Камияма ч тэдний шархыг эмчилж Юкиг яралтай эмнэлэгт аваачих хэрэгтэйг хэлсэнд Кейсуке дүүдээ Юкиг аваад тосгоноос яралтай гараад эмнэлэгт хүргэж өгөхийг даалгалаа. Юсуке, чи хэнийгч өхүүлэхгүй байхыг хүсдэг. Чиний зөв. Гэхдээ ийм боломжгүй. Харамсалтай нь би олон гэмгүй хүүхдийг харсаар байгаад алуулж байсан хүн. Энэндээ одоо хүртэл харамсдаг. Тэгээд Кейсуке малгайгаа тайлж хүнд харуулдаггүй духан дээрх сорвоо тэрэнд харуулна. Кейсуке нэгэн ариун ёслолын дараа амиа алдсан хүүхдийн амьдарч байсан торонд орохдоо тэсхийн аргагүй ихээр шаналаад хад мөргөж тархиа хагалсан нь тэр байж. Би үлдсэн гэр бүлийнхэндээ санаа тавих болохоор бити санаа зов. Тэгээд тэд Дайгодор ирлээ. Бид Юкиг эмнэлэгт хүргэж өгөөд ирье. Та энд байж байгаарай. Юкигийн амийг аварч өгөөрэй. Гойч байна. Ингээд Юсуке Камияма хоёр Юкиг дамнуурган дээр хэвтүүлж дамжилсаар явлаа. Энэ үеэр жин дэлгүүрт болсон тулааны үеэр тэнд байсан тосгоны хоёр залуу тосгондоо ирчихсэн. Тосгоныхоо ирчүүдэд болсон явдлыг ярьж байлаа. Намайг ухаан ороод харахад энд тэндхүү үгсэн хүмүүс байсан. Тэгээд би тэднийг хараад Готовгийнхэн ч гэсэн бидэнтэй л адилхан хүн юм байна гэдгийг ойлгосон шүү. Тиймээс хэрвээ бид санаагаа нэгтгэж чадвал Готовгийнхнийг ялж болох юм байна гэсэн итгэл төрсөн. Жаахан л хүлээчих. Удахгүй тэд нар үгүй болно. За sorry, буруу танартаа дахиад нэг газ галзуу амттай реклам алгадаадах. Тэгэхээр манайхан жинхэнэ шоколадны ялгаа амтандаа бус орцсондоо байдаг. Какаотоос ашигласан шоколад нь аманд жигэд хайлж илүү баялаг амт мэдрүүлдэг. Харин хямд төрлийн ургамлын тос бусад тос орлуулж хийсэн шоколад нь штэ тослог наалдамхай хайлж өгөхгүй аманд зунгаарлаад нэг тийм төвөгтэй байдаг. Тэгэхээр шоколад сонгохдоо орцыг нь заавал шалгаж угаарай манайхан. Какао тос орсон байх юм бол илүү чанартай шоколадны нэг гээл ойлгочих. Тэгэхээр Бянка бэлэг шоколад нь цэвэр какаоны тос ашигладаг жинхэнэ шоколадны амтыг мэдрүүлэх болно. Та нар мань тэгэхэд жинхэнэ шоколадны галзуу амтыг мэдэрмээр байвал Бянка бэлэг шоколадыг сонгоорой. За, кино тайлбараа үргэлжлүүлцгээе. Зарим нөгөө талд Жини дэлгүүрээс хөдөлсөн цагдаа нар төв дээрээ ирцгээж байлаа. Тэд нэмэлт хүч дуудсан учраас холоос нисдэг тэрэг ирж яваа сонсогдно. Удалгүй төвөөс цагдаагийн дарга ирж болсон явдалтай танилцаад шинээр туушаал өгнө. Цагдаагийн хүч Готовгийнхэнтэй мөргөлдсөн. Олон хүн амиа алдсан. Бас олон хүнийг тэд барьцаалсан гэж бид таамаглаж байгаа. Сургаггүй болсонд тооцогдож байгаа хүмүүсийг ирж хайх ажиллагаа эхэлсэн. Эрэл хайгуулуудыг бүгдийг зогсоо. Та эндхэн логистикийн асуудлыг хариуцсан. Бид туцхаагийнхнийг дуудсан байгаа. Тэднийг эрмэгц хүүгээ тосгоныг хүчээр эзэлнэ. Бидний тооцоолж байгаагаар Кейсуке Готогийгч удирдагчийг нь барих юм бол Готовгийнхэн эсэргүүцэлгүй болно. Тэд өнөөрөө ариун ёслол хийх ёстой. Тэр үеэр нь тэднийг барьж чадвал сайн байна. Бид тэднийг ариун ёслолынхаа үеэр хүүхдээр тахил өргөдөг гэж сэжгэлж байгаа. Чи өөрөө тэр тосхон төрж өссөн болохоор тэндхийн нөхдүүдийг хаацалах гээд байгаа юм биш үү? Ямар тач гинтийн шин зүйл гарахгүй бол төлөвлөсний дагуу ажиллана шүү. Олон цагдаа амиа алдсан. Бид хариуг нь барих ёстой. Тэгсэн тэдэн дээр Айгото ирсэнд цагдаагийн дарга гайхна. Би та нарт мэдэх бүхнээ ярьж өгье. Зөвхөн Кейсуке, Юсуке хоёрыг өршөөж өгөөч. Ойд ганцаараа үлдсэн Кейсуке, Юсукегийн үлдээгээд явсан бууг олоод багада тэр бууг Юсукед бариулж буудахыг зааж өгч байснаа саналаа.
Тэр үеэр Гин Гото имэн Кейсүкэг дагуулад нэг тийшээ явж. Тэр өдөр Кейсүкэ анх удаа тэр хүнийг харж байжээ. Энэ бол тэр хүн. Хүүгээ тосгоны бурхан. Битгий. Энийг ав. Тэгээд тэнд тараагаад тавь. Сандарсан Кейсүкэ төмөр савны тагийг автал тэнд нь хүний тайрсан гар хөл байсанд өөрийн ирэхгүй болжлоо. Тэгээд тусгай хонхтой таягаар дохио өгсөнд тэр хүн босч ирээд нөгөө гар хөлийг ээдэж эхэлдэг. Энэ бурхныг хамгаалах нь манай овгийн гол зорилго. Ойлгов уу Кейсүкэ? Тэгээд Кейсүкэ Дайгодор очиход Дайго тэрнээс яагаад өөрийнх нь амийг аварсныг асуулаа. Би чамд дургуйч. Гэмгүй хүүхдүүдийг тэр дундаа чиний охиныг үхээсэй гэж хүсэхгүй байна. Охин чинь одоо ч амьд байгаа. Тэгсэн Дайго тэрнээс зөөрч охиноо хаана угааг асуух гэсэн ч шархан өвдөд хөдөлж чадсангүй. Бити яар. Ариун ёслол эхэлтэл тэр хүн хэнийг ч идэхгүй. Тиймээс ариун ёслол болтол бидэнд цаг байна. Чи яаж мэдж байгаа? Энэ бол ариун ёслолын дүрм. Би ерөөсөө ойлгохгүй юм. Тэр авраг биет өвгөн яг хий. Тэр яагаад хүүхэд иддэг? Яагаад та нар тэрнийг зөвшөөрөөд иддэг? Аргагүй. Гадных нь та нар ойлгохгүй байх нь аргагүй. Эрт дээр үед уг нь энэ бүхэн удаг учиртай байсан юм. Гэвч цаг хугацааны явцад удаг учир нь бүрэн алдагдсан. Уулзаагүй удсан байна шүү Кейсүкэ. Тэр хүн бол үнэн хэрэгтээ энэ тосгоны бурхан биш ээ. Тэр хүн бол зүгээр л ганцаардмал золгүй амьтан байгаа юм. Ингээд хөгшин тахилч Масамунэ Дайгод Күүгэ тосгоны түүхийг ярьж өгнө. Одоогоос 70 орчим жилийн өмнө Гото овгийнхан Күүгэ тосгоныг одоогийнх шиг захирч байж. Тэр үед Гото овгийнхан тосгоныхныг харгасаар даралдаг байсан учраас Гин Гото тосгоныхныг өрөвдөж хайрладаг байжээ. 1949 онд тосгон даяараа хоол хүнсгүй болж эхэлсэн байна. Тэр үед Кинжи Гото гэгч Гото овгийн толгойлогч болсноор бүх зүйл буруугаар эргэж эхэлсэн байна. Өвгөн тахилч тэр үед өсвөр насны хүүхэд байхдаа анх тэр тосгонд аавыгаа дагаад ирж байж. Миний аав Сада Гото өөд болохоос өмнө танаа гэр бүлд гүн талархлаа илэрхийлж байсныг танд уламжлахад таатай байна. Оршуулгын ёслолд нь оролцож чадаагүйдээ харамсаж байна. Садагойг инээдэг өвчнөөр өөд болсон гэлцэх юм. Та бүхэн эмчэд үзүүлж шалтгааныг нь тогтоосон болов уу? Инээдэг өвчин чинь хүний мах идснээс үүдэлтэй өвчин бидтэй. Та нар арай хүний мах иддгийн биш үз. Манай энэ дургадаг сайн чанарын модыг та засгийн газарт худалдах холболтыг хийснээр бид эдийн засгийн хувьд хүчрхэгдсэн. Энэ ачийг чинь бид мартахгүй. Тиймээс би хүч хэрэглэмээргүй байна. Хүч хэрэглийг эзэн ч чадахгүй шүү дээ. Хэрвээ та нар надад халдвал энэ тосгон бүхэлдээ та нарын эсрэг хөдлөнө. Кинжи, би чамтай муудалцахгүй. Харин тусалахыг хүсэж байна. Та нар газар нутгийг нь энэ нэрчээрээ булаагаад байвал тосгоныхан та нартай муудалцах нь гарцаагүй. Би та нарын дунд зуужилж өгье. Тэгсэн Кинжи Гото яриаг нь шоолж инээдэг. Тэгэд хүмүүстэй Йошимүнэ болон тэрний хүү Масамүнэд хоол бэлдэж өгөхийг тушаагаад гарч явна. Тэр өдөр тэндээс гарч явахдаа өвгөн тахилч анх удаа Гин Гототой таарч байж. Тэгэд тэд танилцаж үе уулзах болсон байна. Тэгэд нэг өдөр Масамүнэ Гин Готог дагуулад нэг агуйд ирсэнд тэр агуу дотор нь эртний сүм байлаа. Тэнд очисон хойно Масамүнэ өөрийг нь ах Кинжин байнга хүчинддэг гэдгийг хэлсэнд Масамүнэ цочирдно. Учир нь Гин Гото жинхнээсээ Гото овгийн цустай биш, харин өөрчлөгдөж ирсэн нэг юм байж. Тиймээс Гото овгийнхэн тэрнийг жинхэнэ Гото овгийн хүн гэж үздэггүй байлаа. Тэр цагаас хойш тэр хоёр нууцаар болцохулсан байна. Тэгэд Масамүнэ Гин Гото хоёр хамтдаа тосгоноо өөрчилж амар тайван газар болгоно гэж мөрөөддөг болжээ. Өвгөн тахилчийг энэ бүхнийг ярихад Дайго Кейсүкэ хоёр их гайхацгаана. Энэ үеэр Сүмирэ дээр хэд хоногийн өмнө Садамууд баригдаж төрлөх тосгондоо ирсэн байсан Куро Гото нууцаар ирээд Гото овгоос хамтдаа зүгтаахыг гуйлаа. Гэвч Сүмирэ татгалцсан учраас Куро тэрнийг гиндүүлж цахилгаан бороохоогоор цогж ухаан алдуулад тэрнийг ухаан алдчлаа гэж хүмүүсийг дууддаг. Тэгээд хүмүүсийг сандраад бужигнах үед тэр тэндээс сэмхэн гарч зүгтаана. Харин өвгөн тахилч өөрийн түүхийг ярьсаар байна.
Тэрнийг Гин Гототой болзож байгааг удалгүй аав нь мэдээд Кинжи Гототой ярилцаж байгаад салгаж дахиж уулзахыг нь хоригложээ. Тиймээс Масамуне Гинтэй нэг ариун ёслолын үеэр уулзаж хамтдаа орохоор тохирсон байна. Тэгээд тэд ёслолын үеэр уулзахад Гин Гото тэрэнд жирэмсэн гэдгийг хэлж. Гэвч тэр хүүхэд Масамунегийн хүүхдөө эсвэл Кинжи Готогийн хүүхдөө гэдгийг тэр мэдэхгүй байдаг. Энийг сонссон Масамуне баярлж хүүхдийнхээ төлөө хамтдаа тосгоныг өөрчлөхийг амлалаа. Тэгээд тэд хамтдаа тэндээс явдаг. Энэ үеэр тэднийг зугтаасан болохыг мэдсэн тосгоныхан ууралж Гин Готог алхахаар шийдэж. Харин нөгөө талд үүнийг мэдээгүй Масамуне Гин хоёр нэг газар суугаад ярилцаж байна. Намайг баг байхад миний ээжигийн тосгоныхан Куруно Ками бурханд дахил болгоод өргөч гисэн. Олон жил дараалж үер болсон болохоор тэр гисэн. Арай үгүй илхүүтэй. Ерөөсөө хоёулаа энэ тосгоныг орхиод холоос хол явцгаая. Үгүй. Тэгвэл дими хэрэг болно. Харин чи аавынхаа орыг залга. Би Кинжигийн орыг залгах болно. Тэгээд хамтдаа энэ тосгоныг өөрчилцгөөе. Хевлий дугаа хүүхдийнхээ төлөө энэ газрыг өөрчилцгөөе. Би хүүхдийнхээ төлөө энэ тосгоныг цаснаас цагаан болгоно. Би хүүхдтэй Широгане гэдэг нэр өгөхөр шийдлээ. Гой нэргөө эцтэй. Занга ярилцаж байтал нь тосгоныхны нэг тэднийг олоод хүрээд ирнэ. Тэгээд Масамунег дагуулад тэндээс холдуулангуудаа хүрзээрээ Гинийг ухаан алдатлан цохилоо. Тэгээд Гинийг алгах гэсэнд Масамуне тэрнийг хамгаалж ноцолдно. Тэгсэн Гин ухаан ороод Масамунетэй ноцолдож байсан нөхрийн толгойг хаг цохиод алдаг. Гин, яг одоо зүгтаа. Би зүгтаахгүй. Би энэ тосгонд амьдрна. Би хүүхдээ энэ тосгонд өсгөнө. Тэгсэн тосгоны бусад хүмүүс ирж нэг нь өгсөн болохыг олж мэдээд шуугилдацгаана. Би тэрнийг алсан гэж Масамуне хэлсэн ч нэмэр болсонгүй. Тосгоныхон Гинийг зодсонд Масамунегийн аав ирээд Гинийг тосгоны ирээдүйн төлөө Куруно Ками бурханд дахил болгож өргөхийг тушаадаг. Гэтэл олон жилийн өмнө Гиний ээжийг Куруно Ками бурханд дахил болгож өргөх шийдвэрийг Масамунегийн аав гаргаж байсан болж таарна. Тэгээд тэд Гинийг дамжилсаар ойн гүн рүү аваад явхад Гин айхан битгийх л харинч галзуу юм шиг л инээж байлаа. Би өгөхгүй. Би хүүгээ тосгоныг үлмээдөө сөгдүүлнэ. Би та нарыг бүгдийг хална. Тэгээд би та нарыг бүгдийг чинь эдэндээ. Тэгээд тосгоныхон тэрнийг Куруно Ками бурханд дахил болгож өргөхөөр ойн гүний нэг модонд хүлээд яваад өгч. Тэгсэн тэрэн дээр баахан хүмүүс хүрээд ирдэг. Тэгсэн Гин тэднээс айлсангүй. Та нар юун хүмүүс вэ? Одоохондоо хинч биш ээ. Та нар Кашихабечуд уу? Та нар хүний мах иддэг Кашихабечуд биш үү? За гэхгүй юу. За энд хүрээд энэ галзуу цувралын Парт 2-ын тайлбар маань дууслаа. Яа. За бас л эвгүй дууслаа ч доо. Яах гэ дуусч ба те. Нөгөө дүлэнд одоо яг нөхрийг идэх гээд байна уу яах гээд юм ч одоо юу болсон юм бол. Гэл бөөн асуулттай л хэдүүлээ Парт 2-оо дуусгалаа гэж. За тэгэхээр ойлгомжтой хэдэн бороонууд нь дараагийн партаа бэлтгэх ажилд алидэ орцсон байгаа. Тэгэхээр айл болох одоо дараагийн партаар одоо амжиж бүгдийг ярьж дуусгахыг хичээнэ заяа. Тэгээд амжихгүй бол тэгээд одоо тэр л үстэй. Гэтэ ер нь амжуулахыг хичээнэ гэж. За тэгээд тайлбар маань одоо ойлгомжтой байж та нарт таалагдж байгаа гэж найдаж байна. Таалагдж байгаа бол та нар маань хөөе. Энд одоо инстаграмаа дагчаач тэ. Тэ? Дагцсан уу? За баярлалаа. За бас сабадрагуул саба дардсан бол лайк дарахтал болоо явж байгаа юм. Бас галзуу сери суугийг мэдэхгүй хэн нэгэндээ шеэрлээрэ гэж. За тэгээ хэдэн бороонууд нь энэ 100k-гийн спешиал болж таарсан Парт 2-ын одоо энэ хүү дугаараа Хунжи брендийн жинхэнэ борцолсон махтай жигнэмэг болон ориг шоколадны галзуу амтыг мэдрүүлэх Bianca бэлэг шоколадтай хамтран хүргэлээ. Та нар маань тэгээд яхаа мэдчихэг сабадрагуул саба дардсан бол лайк дарахтал болоо явчих байгаа юм. Бас галзуу сери сувгийг мэдэхгүй хэн нэгэндээ шеэрлээрэ гэж. Хэдүүлээ нэг амар өндөр давааг давлаа. За тэгээд давааны цаана юу байдаг вүлээ? Даваа шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ дараагийн давааг давахын тулд саб болон лайк дарахтал тэгэл болоо явчих байгаа юм шүү дээ гэж. За зөвг болдож өхөр олдлоо ингээд хэдүүлээ дараагийн галзуу цувралын тайлбараар эргээд уулзцгаая.